Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? За тэгэхээр өнөөдөр бид нэр үргэлжлүүлэн Тесалоник номоосоос хорно. За. Гэхдээ нэг ийм зүйл ингээд байгаа. Зүгээр бид нэг ном уншаад яваад байгаа биш. Тэр ном нь одоо юу гэдэг нь бидний зүгээр уншаад өнгөрөх ном биш. Тэр нь бидний нэг амьдрах ёстой ном. Яста заавал эдэр гэдэг үгүүдийг бити хэлжээ гэдэг. Одоо ингээд нөгөө шинэ үеийнхэн чинь тэгээд байгаа юм байна шүү дээ, тий. Алдгүй. Та зүгээр ярих юм яар. Бид нэр авах юм авъя гэдэг ч юм уу, тий. Одоо юу гэдгийг 10 заавар ингээд би нэг 70 хүнд хэлж өстой байлаа гэж бодъё л да, тий. Тэгээ би тэднийг авахгүй гэж магадгүйгээд хоёрыг нассан чинь тэр хоёр нь сураагүйгээсээ болоод тэр нь асуудал өсвөл яах вэ? Тэглээгээд би залуучууд цөөхөн сонготой юм чигээд худлаа 20 гэж хэлэнгуудаа 10-ыг зааж бас болохгүй. Харин Библи бол биднэрт бол хүн болгоны өмнө яг нэг ингэ нээлттэй байгаа. Бүх хэсэг нь бидний амьдралын хэдэн нэгэн хаа нэг хэсэгт хэдэн нэгэн цагт яг хэрэг болно. Энд бол ерөөсөө бүр ихтгэлтэй байж болно. Тэгэхээр бид нар хамтдаа үргэлжлүүлэн энэ Хермоны шүдрийг суралцах цагаа маш үр дүнтэй байлгахын тулд хувь хувьдаа бүгдээрээ бас хичээцгээе гэж бодсон. Уриалмаар санагдаад байгаа. Тэглгүй ах уу? Тэгээ үргэлжлүүлээд бас нэгэн зүйлийг сануулхад бид Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр сонсогчдын хаваалцалтыг хийхээр болсон байгаа тий. Тэгэхээр энд бас та сонсогч зориулан залбирч байгаарай. Тэгээ бид үнэхээр хамтдаа нөхөрлөх, бие биенээсээ суралцах тэр гоё цагуудыг одоо бас бурхан гоё гаргаж өгөх байхаа гэж найдаж байгаа. Тэгээд үнэхээр хүмүүсийг ирээсэй гэж хүсэж байгаа. Тийм болохоор та бас ажил зав цаг тэр бүх зүйлийг зохицуулаад бас бид нарыг зар оруулах үед бас ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ бид утсаар болон Итгэл радиогийнхаа утас болон Facebook пэйжийнхаа чатаар бид нар бүртгэл хийх болно. Тэгээд зар тавих үед та бас үнэхээр оролцохыг хүсэж байгаа бол бүртгүүлээрэй гэж бас дахин нэг далмаар зар хүргэе. За тэгээд хөтөн байгаа гэсэн тий. Тэгээд амралтын өдрүүдэд маш сайн амарч өнгөрүүлээрэй. Тэ? Тэгээд дараагийн 7 хоногт илүү ирч хүчтэйгээр орохын тулд бас нэг зүйл нөхөр бид нэг амралтын өдрийг алдахад л тий. Одоо юу гэдгийг маш амьдралынхаа том боломжууд, олон харилцааны юмнуудыг шийдэх боломжоос алдчихийдэг гэж бол надад санагдтыг. Тэгээ бодсон чи сүүлийн хэдэн жил ер нь амралтын өдөр дандаа гэртээ байдаг байхгүй би. Яагаад тэгэхээр нөгөө амралтын өдөр интернеттэй ээж рүү явна. Тэгэхээр бидний амьдралд ингээд янз бүрийн зүйлүүд их тохиолдож байгаа нь үнэн боловч тэр тохиолдож байгаа зүйл болгоны танд бурхны өрөөл болон бурхан биднийг энэ бүхнийг яаж зохицуулах вэ гэсэн юм арга замууд нь байж байгаа. Бид нар асуудал руугаа биш. Тэр асуудалтай хамт зэрэгцэж ирж байгаа зүйлүүдийг илүү анхаарч болох хэрэгтэй л дээ. За тэгээд сонсогчдын уулзалтан дээр бүгдөө нүүр харах цаг орох юм байна. Хамт залбирая. Ойлгомжтой зүйл бол юу гэхээр яг хэдэн гэж тохирсон ч хагасаа өдрөл байх болно. Гэдгийг л та бүхэнтэй эхний ээлжинд бол хэлмээр байна. Тэгээд энэ гахалтай өглөөг өгсөн эзэнд үнэхээр талархъя. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд эзний өмнө ирээд хамтдаа магтъя. Эзэн магтагдах болтугай учрын тэр миний гуйхдаг сонсон эзэн миний хүч чадал миний бамбай зүрх минь түнэтгдээ би тусыг нь хүрсэн тиймээс зүрх сэтгэл минь баярдан өөрийн дугаар талархъя эзэн
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа 1-р Тесалоникийн 4-ийн 10 дугаар шил. Тэ. За энэ дээр юуны талаар гарч ийм гэхээр үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах トゥ нараа хайрладаг. Харин ах トゥ нараа үүндээ улам их бэлтгэхийг та нараас гуйя гэж хэлсэн байна. Тэгэхээр юм чадж байгаа хүнийг гуйна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр та нарын сайн чадж байгаа зүйлсэн саад бэрхшээл гарах үед битгий орхиорой. Тэгээ Библиэлд бас нэг хэсэг их чухал санагддаг. Тэнд бас гуйж байгаа. Сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байна. Тэгэхээр сайныг үлдэнэ гэдэг нь өөрөө айгүй амаргүй зүйл аахгүй юу? Тэгээд үргэлж ийм сааттай тохиолддог. Тэгээд ялангуяа сайн гэж яригдж байгаа зүйлүүдийн дотроос хамгийн агуу ариун нь бол хайрлаж байгаа үед бол саад болоогоосоо бүр ойлгомжтой. Тэр байтугай нөгөө нэг хайрлуулж байгаа хүн нь ч гэсэн саад нь байх боломжтой. Хайрлаж байгаа зүйл нь ч гэсэн саад нь байх боломжтой. Тэгэхээр энд ингэж хэлсэн байгаа. Та нар Македон даяар байгаа бүх ах トゥ нараа хайрладаг гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Тесалоник хотынхаа та нар Македон даяар буюу одоо тэ Грекийн энэ аймаг даяар байгаа өөрсдийнхээ ах トゥ усыг бол хайрладаг. Та нарыг бол тэгдэг гэж мэдж байгаа. Тэд нар дотор бид нарыг хөөсөн хүмүүс байгаа. Та нарыг Есүст итгэсэн дургуутсан хүмүүс байгаа. Танаас богино хугацааны дотор хүчрхэг болсон ч атаархаж байгаа хүмүүс байгаа тий. Та нарыг яг одоо юу гэдгийг хүмүүс өөрчлөгдөд их цаг ордог. Ялангуяа бие биенийгээ хайрлаж сурах гэдэг энэ зүйлийг богино хугацааны дотор сурсанд чинь одоо юу гэдгийг те та нар шалтгаангүйгээр дургу байгаа хүмүүс аа. Их олон удаа энэ ад жаргалтай байгаа бие биенийгээ хайрлаж юмыг даван туулж чадж байгаа хосуудад атаархаж байгаа хүмүүсийн яриаг сонсож байсан. Тэгээд одоо юу гэдгийг те бас юм юу гэдгийг гомдлож одоо юу гэдгийг те өөрөө хүртэхгүй байгаа тэр зүйлийг бусад хүмүүс хүртэж яагаад одоо юу гэдгийг бурханд гомдлож одоо дургуутж явдаг тийм хүмүүсэд. Тэгэхээр нэг ийм зүйл байдаг л да. Юу тарьснаа бид нар хураана гэж үг байгаа. Таны амьдралд ямар нэгэн зүйл болохгүй байгаа бол та ер нь тэр одоо болохгүй байгаа энэ асуудлыг хизээ нэгэн цагт өөртөө тулгарна гэж тэр тулгарх үед нь одоо эднэ гэж тарьсан тариа байдаг юм уу? Тулгарх үед нь шийднэ гэж уншсан ном өөрийгөө бэлдсэн бэлтгэл байдаг юм уу гэж. Би 50-таа болох үед миний амьдралд юу тохиолдох вэ гэдэг талаар нэг 30 хэдтэй байхдаа нэг самсаргүй нэг ном авч уншаад ном уншиж таарсан. Тэгээд уншсныхаа дараа миний дотор амаргүй л байх юм байна даа гэж бодсон. За тэгээ нэгэнт л тэгдэг юм бол. Тэгээд тэр үед ингээд одоо юу гэдэг хүүхдүүд эцэг ихээ нөгөө нэг юм 22-оос ч үлээ дээшээ насанд хүрээд ирэхээр багаар ботход жилдээ 3-аас доош удаа гомдоно. Тэгээд ер нь бол нэгийг нь л өөртөө нэг жоохон анзаараад сая жоохон ээж татчих аав татчихлоо гэж бодно гэхээс тэд нар яг нөгөө залуу хүнийхээ эрс шийдэмгий хурдтай тэр шийдлүүд дотроо л явж байгаа болохоор те өөрсдийг нь яг тийм үе дээр байгаа гэж хүмүүс ойлгох ёстой гэж ингээ бодохдоо өөрийг нь үдий зэрэгт хүмүүссэн эцэг эхчүүд нь хүртэл тэр дунд нь яваад хилмигдээд цогтоод байгаа гэрээс анзаардаг. Ажлынхаа үнэтэй хурц ярьж иж болно. Гэртээ очиод хурц ярьж болохгүй байхгүй. Гэтэл гэртээ очиод бас хурц яриад байдаг. Ягаад тэгэхээр амьдралынхаа бүхий л хэсэгт ийм байхгүй бол залуу нас гэдэг чинь нэг богино хурдан амжилтанд хүрэхгүй байгаа маш их өрсөлдөөн өөрийгөө харуулах батлах үедээ ингээ явж байгаад самсаргүй байдлаар ингээ те өөрөөс нь юу ч хүлээгээгүй өөртөө ямар нэгэн зүйл дээр хамтрагч гээгүй зүгээр л өөрийг нь хайрлаад зүгээр л урдын ял өөртөө хамт бай гэсэн хүмүүс төвхтэй санагдаад тэгээд гомдоодаг гэдэг ингээ уншижсэн байхгүй. Тэгээд би яг 50 хүрээд ирсэн чинь үний юм байна гэдгийг ойлгол байж байна. Тэгээд энд Паулийн хэлсэн нэг юм үг байгаа. Үүндээ улам бялах гэж. Та нар Македон даяар байгаа ах トゥ усаа хайрлаад байна. Харин одоо эндээ бүр бялах гэж.
Хайрлж гин ямар гоё юм бэ? Та нараар хүмүүсийг хайрлаад та нараар хайрлагцсан хүмүүс энэ тэрүүгээр яваад гэрчлээ те. Та нар шиг хайрлах юмсан, та нарын тоглоонд очих юмсан гэж бол хүмүүс хүсээд байна те. Хайрлагддгүү, хайрын хэрэгцээнд хангагддгүү, хайрын талаар заадаг хүн байхгүй, бас хайрлаж өгдөг хүн байхгүй хүмүүс та нарын дунд орж энэхүү хайрыг чинь бас авахыг хүсэж байна. Би та бүхэнд хэлээ. Хайраа зөвхөн дотроо битгий хадгал. Хайраа битгий зөвхөн хоттой өмчил. Хайрыг бэлхаа. Македон даяар бэлхаа. Дэлхий даяар бэлхаа. Энэ бол угаасаа яг Үйлс одоо 1-7 шүү дээ тий. Эхлээд Иерусалимтэй тэгээд Иудэ тий. Тэгээд Самар тэгээд дэлхийн өнцөг булан бүр. Бидний хайр ч гэсэн яг ингэж өргөжж ингэж тэлж явах хэрэгтэй. Хэрвээ тэлэхгүй бол зөвхөн эхнэр нөхөр хоёр биеийг хайрлаа. Дараад нь хүүхдүүдэд хайрлаа. Тэгэл өөрсөдөө хамаарч байгаа өөрсдийнх нь хайрыг даасан эсвэл өөрсдийг нь хайрлаж исэн хүмүүст өөрөө төлж байгаа юм шиг хайрлаа. За тэгэл өөрсөд нь ашигтай хүмүүсийг ингээл хайрлаа. За тэгэл ингээл ингэх юм бол хэзээ нэгэн цаг тэр хайрууд чинь эрсдэлд орно. Яг тэгвэл хайр гэдэг чинь нөгөө юу гэдгийг асар их хүлээлт үүсгдэг зүйл байхгүй. Тэгээ та нарыг өөрсдийг нь хайрлна гэж бодсон, та нарын хайрлах ёстой байсан, та нар яаж хайрлахыг зааж өгөх ёстой байсан тэр хүмүүс тэр бүхнийг сураагүй ингээгүй учраас хэдийг нэгэн цагт та нарын хайраар бүтээн босгосон тэр зүйлүүд рүү орж ирэх болно. Довтлох болно, хаалгын догших болно. Тэгээ тэр зүйлийг чинь нураах гэж оролдох болно. Эсвэл тэр зүйлийг чинь нэг хэсэг байхын тулд хүчээр авах гэж оролдоно. Хэдэн жилийн өмнө нэгэн Христэд итгэгч одоо зөвлөгч юу гэж хэлсэн мэхээр би хотынхоо сонин дээр сайн нөхөр байсан туршлагатай хүнтэй гэрлэнэ гэсэн зар халсан гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг бол одоо хүний сайн нөхөр байгаа хүнийг салгаж авахгүй те. Эсвэл салцсан байгаа. Бэлэвсэн ч юм уу тийм хүн хайгаад байна гэсэн утгатай. Гэхдээ би эхнийх нь гэж бодож байна гэж хэлсэн байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр те юу ч мэдээгүй үнтэй суугаад ингээл зовлон үзэл хоёулаа юм сурж байхаар нь аль хэдийн нэг жоохон юм үзсэн туулцсан тийм хүнтэй хамт байгаад би юмар байна оо юмыг жоохон давчламаар байна. Гэтэл нэг зүйлийг төмөрөөс хайр бол давчлах боломж бол байхгүй. Христ биднийг хайрлахын тулд загалмайг давчлах боломж байгаагүй. Гецмэний үдчийг давчлах боломж байгаагүй. Дагалдагчтайгаа хөлийг угаах болон эцсийн зоогийг өөртөөгөө урагч хүмүүстэй, өөрөөсөө урах хүмүүстэй барихыг алгасаж болоогүй, тэ? Өөрийнх нь хүмүүс жалганаас дүлхэж унгаах гэж оролдохыг, өөрийг нь хөөхийг, туухыг, доромжлохыг, тэ? Өөрийг нь гүтгэн гүжирдэхийг Христ алгасаж чадаагүй. Тэр бүхэн бол Христ бидний хайрлах хайрынхаа төлөө туулан гарах ёстой зүйл байсан. Тиймээс энийг одоо алгасах боломж байхгүй. Тиймээс энэ Тесалоникотын хэлээд байгаа байхгүй. Та нар Бурханаас яаж хайрлахыг, бие биенийгээ яаж хайрлахыг сурчаад байна. Сурчхаад байна. Одоо тэгээд тэрийг Македон даяар, Македон аймаг даяар хүмүүсийг та нар бүр хайрлаад эхэллээ. Тэгээ би та нарт нэг зүйл хэлье. Та нар эндээ бүр бэлхаараа та. Битгий урам уграараа та. Битгий хүмүүс ингээд хайр даахгүй болонгод хайрлахаа битгий болоорой. Ягаад гэвэл нэг хүн хайр даахгүй байж болох боловч 10 хүн хайрлагдах хэрэгтэй бас байгаа. Нэг хайрлуулж чаддгүй, хайр авч чаддгүй хүнээс болоод 10 хайр авч чадаад цаашаа хайраар амьдрах хүмүүсийг бид нар хохироож болохгүй. Бидэнд Христийн даасан хайр яг юу юм бэ? Тэр бүх хүний төлөө загалмай дээр одогтон алгацсан. Тэ? Тэр загалмай дээр байж байхдаа хайр халамжийн асуудлуудыг шийдээл гэсэн. Йоханыг дуудаад энэ чиний ээж үгээл ээжигээ Йоханд одоо баг өргүүлээд тэ. Тэгснэ хажуудаага одоо юу гэдгийг хоригдлон тэ. Та эзэнт гүрнээ байгууллагатай намайг бодоор гэхэд өнөөдөр чи надтай хамт байх болно гэх тэ. Хүмүүсийн бодлоор бол Есүс одоо яг тэр хадуулчихсан тарчилж байгаа энэ үедээ зөвөр өөртөө л анхаарал тавиад өөрийнхөө нэг хүчийг жоохон нөөх хэрэгтэй байгаад тахад тэр амьдралынхаа тэр хамгийн хүндэгтэй юу бусдыг гэх тэр цаг үедээ бүхэл бүтэн хүн аварж байгаа. Бас үдий зэрэгтэй болгосон ээжигээ цаашдаа яаж амьдрах вэ гэдэг дээр анхаарал хандуулж тавьжсэн байхгүй. Бид нар өөрсдийнхээ асуудлыг шийдсэний дараа л бусдыг хайрлна гэж бодож явуулаагүй. Бид нар өөрсдөө юм туулж асуудлаа хайраар шийдэх гэж оролдонгоо биднээр хайрлагдах ёстой, бидний хайрыг хүлээж байгаа хүмүүст хайраа үргэлжлүүлэн өгсөөр л байх хэрэгтэй. Жинхэнэ хайрын талаарх яриа ямар яриа байдаг гэж долоостой хайр байдаг байхгүй.
Тэгээ жинхэнэ хайрын тухай дурсамж ямар хайр байдаг гэж тэр тийм үедээ өөрөө тийм байж намайг хайрладаг байсан. Намайг тийм байхад өөрт нь би тийм хэцүү зүйлийг өгч яхад намайг хайрладаг байсан гэсэн энэ дурсамж, энэ гэрчлүүд бол Христийн дотор бидний суралцсан хайрын талаар, төлөвсөн хайрын талаар хамгийн гайхалтай урам өгөх гэрчлүүд байдаг гэдгийг та нар мэдэх баха. Сэтгэл зүрхээ танд нэгээд баярлалаа гэж хэлье. Энэ баяр хөөрмөн багтаж ядан хайрын догдолыг түнэр харанхуйн Стундас намайг авраад хайрын дулаан тэртээ тэрсэн миний аврагч хайр минь таныг магтан дуулъя. Миний аврагч хайр минь таныг магтан дуулъя. Сэтгэл зүрхээ танд нэгээд баярлалаа гэж хэлье. Баяр хөөрмөн багтаж ядан хайрын догдолыг түнэр харанхуйн айдас дундас намайг авраад хайрын дулаан тэртээ тэрсэн миний аврагч хайр минь таныг магтан дуулъя. Миний аврагч хайр минь таныг магтан дуулъя. Миний аврагч хайр минь таныг магтан Ихэзэн аврагч минь таныг дуулъя. Ихэзэн аврагч минь таныг дуулъя. Ихэзэн
Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 4:10. Үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах トゥ нараа хайрладаг. Харин ах トゥ нараа үүндээ улам их бялхахыг та нараас гуй гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ бид бие бинийгээ хайрлан гэдэг бол маш чухал. Эзний өгсөн бидэнд тушаалтай бие биенээ хайрлах ёстой. Энэ зүйл. Гэхдээ хайрлах бас амаргүй байдаг. Гэхдээ бид нар хизээч зогсоож болохгүй зүйл байгаа тий. Тэгэхээр бид нар хайрлахын тулд эзэнд дуулууртай байж эзний эдгээр зүйлсүүдийг эзэн дотор хайрлаж сурах нь бас маш чухал. Ягаад гэвэл бид нар өөртөөсөө хайрлах юм бол хизээ нэг цагт дуустдаг тий. Тийм болохоор эзэн дотор гоё бие бинийгээ хайрлаж сурцгаая. Тэгээд сая над номлол дондор энэ айгу тод туслаа. Энэ нь болохоор өөрийнхөө асуудлыг шийдчихэд одоо хайрлна гэж байхгүй. Тэр золиос дундаа, тэр асуудал дундаа тэгж одоо хайрлах нь өөрөө жинхэнэ хайр юм аа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл бас айгүй сэтгэл маань хүрлээ. Тэгээ бид нэр ихэвчлэн тэгдэж шүү дээ. За нэг бүх юмаа сайхан жин там болгочоод гэдэг ч юм уу. Бид нэр бусдад сайн мэдээ хуалцахтаа ч гэсэн ингэдэг те. За энэнийг ингэчээд дараа нь ингэ гэдэг ч юм уу. Тэгтэл хизээч тийм зүйл байдаг байгаа байхгүй те. Тэгээ яг хамгийн тохиромжтой цаг нь яг одоо л байдаг. Яг одоо ямар ч нөхцөл байдалд байсан бие бинийгээ хайрлахаа хизэж зогсоохгүй байя. Тийм. Одоо тэгээд нэг юм яг цаг амчих болохоор архисан байсан зүйлээс ингээд тоолдоход за ингээд минь одоо ингээд надаас ингээд хайр авах ёстой хүмүүс гэ байгаа. Тэгээ бурхан надад хайр зааж байгаа нь намайг өөрийгөө хайрлахыг ингээд өөртөө дуурлахыг өөрийгөө хайрлахыг заагүй шүү дээ. Надаар дамжуулаад хайрлахыг хүссэн хүмүүсээ би ойрхон байгаад байгаа аахгүй тэр хүмүүст нь. Тийм болохоор миний доторх хүйтэн байдал, үйл ойлголцол, уур хилэн, ганцаараа баймаар байгаа байдал, хувийн орон зай гэх ч юм уу, хувийн сонголт Монгол гэх ч юм уу тэр зүйлүүдээр хайр үргэлж ингээд зөрчилдөж орж ирдэг. Тийм үед бид нар залбирхтаа та өөрийнхөө хайраар, өөрийнхөө бодлоор намайг өөрчилж өгөөч. Тэгээ эзэн зөвхөн үгээр биш, үйлдэлээр хайрладаг хүн би байхыг хүсэж байна. Надад уулзсан хүмүүс хайр мэдэрдэг байгаасаа ядаж намайг хайрлах гад оролдоод ингээд хачаач юм хийгээд яриад энэ гэдгийг ойлгоосаа би тэгээд бас өнөөдөр миний хайрлж байгаа чадлаараа өөрийнхөө хэмжээнд хайрлж байгаа хайрыг ойлгохгүй байгаа хүмүүст гомдлоо тавьж явуулаад тий эсвэл ингээд намайг одоо тий бусдыг хайрлаад тавьж явах намайг ашигласан намайг ингээд одоо тий гомдоосон тэр хүмүүсийг уушлах шийдвэр гаргая. Хайр чи мэдрэмжээс илүү зүйл шүү дээ. Тэгэхээр тэр илүү зүйл. Тэгэхээр бид нэр хайрыг ингээд үргэлж бас сонгодог бай. Тэгээд ер нь бол өнөөдөр эсгэлээд би хайраар амьдрнаа гэдэг ингээд шийдчихэд хайраар амьдрч чадахгүй хүнд зүйлтэй тохиолдох юм бол та надад хүчийг өгөөрэй гэж хэлж бурснаас залбирч ухардаг байх нь маш чухал байж байгаа. Хайраа гинт уур болгоод байж болохгүй шүү дээ. Хайраа гинт үзэн ядалт болгоод байж болохгүй. Хайрлах гэж нэг гинт үзэн ядна гэж байхгүй шүү дээ, тий. Хайрын харилцаа үүсгэж яснаа гинт дайсгнана гэж одоо бас байхгүй шүү дээ, тий. Тэр таны төлөвөнд эхнээсээ бие төлөвөөр байх ёсгүй байхгүй. Харин яг өнөөдрийн хэлсэн шиг илүү их бялах бас илүү дахиад оролдох хийх гэж үзэх. Тийм гуйлт бас Библиэс бидэнд ятгалаг байгаа гэдгийг мартахгүй байх нь чухал байхгүй. Заримдаа бид нар бас хангалттай гэж боддог те. За энэ хүнийг ингээд хайрлцахад хангалттай гэж боддог. Гэтэл яг үүндээ тэгж бодож л байгаа бол тэндээсээ илүү улам илүү хайрлах бас хэрэгтэй байдаг үе байдгаа. Тэгэхээр за энэ хүнийг ингээд л хайрлцахад хангалттай гэж бодож байгаа бол үүнээсээ илүү ихээр дахин үргэлжлүүлэн хайрласаар агаарэ. Хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь та бидэнд бие биенийгээ хайрлахыг даасан. Өнөөдөр таны үгэнд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байна. Би хүмүүсийн өмнөөс ш өөрийнхөө өмнөөс таны өмнө залбирanгуйч. Миний үгсийг зөөлөн үйлдэлийг маань үнэнч зүрхийг маань цэвэр болгож өгөөч. Эзэн минь би бусдыг шүүхийн оронд ойлгохыг, атаархахын оронд баярлахыг, өөрийгөө бодохын оронд бусдад үйлчлэхийг сонгомоор байна. Та намайг хайрыг тээж явдаг, агуулж явдаг. Тийм сав болгож өгөөч. Би амар тайвныг тогтоож бурхны хүүхэд гэж нэрлэгдэнэ гэсэн тэр үгийг амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн байхыг хүсэж байна. Надад ариун сүнсний хүч чадал ятгалыг бүрэн ойлгож сонсдог байх тэр жихийг, тэр зүрх сэтгэлийг өгөөч. Тэгээ би ганцаараа биш. Тантай хамт энэ бүхнийг хийхийг хүсэж байна. Учир нь миний хайр хэдэж хангалттай байгаагүй. Харин таны хайр надад хангалттай байсан шиг
би тантай хамтрал, танд үйлчлвэл надаар дамжуулан хайрлах таны хүмүүс таны хайрыг мэдрэх болно. Надад зааж сургаж намайг удирдаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.